2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит суврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхон хайрдасан миний Сайн байцгаана үзэгч та бүхэндээ хүний мөр бодит цоврал нэвтрүүлгийн эхний дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За манай энэ нэвтрүүлгийн утга учир юу вэ гэх юм бол одоо нийгмийн доод давхаргын тариншааны гэгдэх хүмүүсийн амьдралыг одоо тэр хөшигний ард юу болж байдгийг тэнд одоо тэд яаж амьдарч байдгийг гэдгийг та бүхэн дэлгэн харуулахын тулд хүний мөр гэж энэ нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхээр болж байгаа. Тэгээд яг одоо би бол ажил дээрээсээ гарах гэж байна. Одоо тариншааны хүмүүстэй амьдрах гээд гарах гэж байна. Тэгээ одоо үзэгч та бүхэндээ бас би одоо юу юутай явах гэж байгаагаа одоо дэлгэж харуулъя. Тэр хүмүүс яаж амьдарч чинь? Би бол яг л тэгж амьдрна. Тэр хүмүүс усанд орвол усанд орно. Тэр хүмүүс хоол идвэл одоо цуг хооллоод л тэгээд л амьдрна. За миний нэг гашлак байгаа. Гашлакын дотор бол одоо за энэ хүн авсан. За тэгээд оо байгаа. За тэгээд сойз байна. За энэ миний нүдний шил байна. За энэ нүдний шилний гэр байна. За энд малгай. За миний төрөвчин дотор бол одоо би одоо 20,000 төгрөг авсан байгаа. За энэ 20,000 50 төгрөг байна. За тэгээд энэ 20,000 төгрөгөөр бол юу гэх юм бол энэ 20,000 төгрөгийг би одоо яг тулсан үед хэрэг болсон үед бол энэ 20,000 төгрөгийг гаргаж хэрэглэнэ. Бусд үед бол тэр хүмүүстэй хамт шил лаз дүүгээд орцон тоноод тариншаан тоноод ингээд бүтэн сарын турш хамт байх юм аа. За тэгээ энэ бүх юм даалт хийгээд одоо эндээс шууд ажлаас гараад тариншааныхаа хүнийг одоо тэнд амьдрэх хүнээ олоод тэгээд бол одоо хамтдаа амьдрнаа. Тэгээд хамгийн гол нь үзэгч та хүмүүс тэндээс юу болж харах вэ гэхээр тэр хүний одоо дотоод мөн чанар одоо тэр хүний сэтгэл тариншааны хүн ч гэсэн одоо хүн шүү дээ. Тийм ээ. Тэр утгаар нь бас тэр талаас нь үзэгч та хүмүүс хараасай. Тэгээд тэр хүмүүсийн амьдрал ямархуу байдгүй. Бид бүхэн бол одоо тариншааны хүнийг хажуу талаас нь хажуугаар нь ингээл өнгөрөхдөө энэ тариншааны хүн энэ бол бүтэхгүй нөхөр гэж хардаг. Би бас болж игэл үзэгч та бүхэндээ тэр ч гэсэн хүн шүү дээ гэдэг утгаас нь л бас үзүүлэхийг зорино. За ингээд хамтдаа харцгаая. За телевизийнхаа үүдэн дээр гараад ирсэн байна. Сүүлийн удаа одоо ажиллаа нэг харч чадаад тэгэл ийшээ гарч явна да. Тариншаанд амьдрна гэдэг бол миний хувьд бол үнэхээр хэцүү санагдаж байна. Гэхдээ яг вэ үзэгч та бүхэндээ бас тэр хүмүүсийн амьдралыг харуулахын тулд хонхоос өөр аргагүй. Яг одоо хамтдаа байж яаж амьдрдаг юм бэ? Ямар хуу орчинд байдаг юм байна гэдгийг та бүхэндээ харуулнаа. За ингээд машиндаа сууцгаая. За үзэгчдээ бид сая Баянгол дүүргийн цагдаагийн хэлтс орчоод явж байна. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл авсан. Энд нэг
Тариншаан байдгаа гэж. Тэр Тариншаан руу явж байна. Тэр Тариншааны хүмүүстэй уулзаад тэгээд одоо хамт амьдраач одоо гэж хүсгээл хуух гал явж байна. Одоо зөвшөөрөх баха, улаан зөвшөөрөх байлгүй гэж бодож байна. За цагдаа нар бол одоо амар юм ярьж байна. Амтэн шавжтай л гэж тэгж байна. Жом тойл гэж байна. Янз бүрийн бисаа тэргээл ахтар амтны хэлж байна. Тэгээд одоо тэнд амьдрын тэгэхэд жоохон дотор бол жихүүцчил байна одоо тэгээд нэгэнт зориг гараад ирсэн юм ч удаа. Эцсийн үзэндээ л гэж бодож байна. Анхнаасаа зорьцсон. Одоо тэгээд над бол одоо буцах, шантрах тийм ирэх байхгүй. Сая замаасаа одоо дэлгүүр орж бас 0-ын цаас авлаа. Одоо ямар ч байсан л үзэгч та бүхэндээ бид энэ хүмүүсийн амьдралыг харуулахын тулд бол одоо Тариншаанд амьдрах явж байна. Энд Минж Плаза Аз хүүхдийн ихтлгүүр хоёрын яг дунд нь байдаг нэг Тариншаан байгаа гэдгсэн замын голд. Тэгээд тийш явж байна. Шинэ яас тавих уу? Ихтэйхэн зогсоол болоод тавьчих уу? Тэгээд л шууд оръё да. За эднэр л юм шиг байна да. Энд дээр л одоо хаана байдаг юм бол доо. За манай нэвтрүүлгийнхэн одоо Дуухан гэж хүнийг нэвтрүүлэгт оруулахын тулд энэ одоо ирэх хүрлцэн ирсэн. Гэвч харамсалтай нь Дуухан маань бидэнд олдохгүй байсан. 2-3 өдөр Дууханыг хайж одоо хороолд яг энэ газраар одоо явсан боловч Дуухан маань олдоогүй. Харин Баянгол дүүргийн цагдаа хэлцээхэндээ бас баярлсан талархснаа илэрхийлэх нь зүйтэй байх. Юу гэвэл бас энэ хүнийг оролцуулах саналыг тавьж бидэнд маш их тусалсан. За ингээд бид 2-3 хоног энэ хүний араас явсны эцэст эргээд одоо бас Баянзүрх дүүргийн дүүрэгт орших Тариншаануудад амьдардаг Монголоо гэж хүний сургийг гаргаад тэгээ энэ хүнийг одоо нэвтрүүлэгтээ оролцуулахын тулд бас хайсан. Тэгэд хайсны эцэст бол олж өгсөн. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж Тариншаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдардаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HT залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HT телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан, сайхан чи явсан миний ээжи. Зонгодныхоо хайрдасан миний ээжи. За үзэгчдээ бид оролцогчоо хайсаар яг одоо энд сансарт байрнуудын дунд байрлах нэг Тариншаан дээр ирсэн байна. Энд нэг Монголоо гэж хүн байгаа гэсэн сургаар ирсэн. Тэгээд байгаа юм шиг байна. Дотор нь бол хүн байх шиг байна. Тэгээд орцсон бүгдээ хамтдаа оролцогчтойгоо уулзъя. Аач Монголоо гэж хүн байна уу? Байна. Өөрөө юу? Өөртөө ч уулзах уу? Би гарч чадахгүй нү. За. Сайн байна уу? Сайн. Бид нар телевизээс явмаа. Тэгээд хүний мөр гэж бид нар ийм нэвтрүүлэг хийж байгаа. Одоо энэ Тариншаанд амьдардаг та бүхний тухай ийм нэвтрүүлэг хийж байгаа байхгүй. Тантай хамт би хамт амьдраад таны одоо яаж амьдардаг. За тэгээд юу хийдгийг одоо энэ хөшгөний ард юу болдгийг яадгийг гэдгийг ч одоо үзэгчдэд таниулахын тулд ийм нэвтрүүлэг хийж байгаа юм л да. Уусаа бидний амьдрал бол шил сав түгэл акурхтууд татаал тэгэл явж идэв штэ шил савд авчаагаад нэг хэдэн дөрөвт орон тэргүүрээ нэг нөгөө гашуусаа олж гудраал тэгэл явж идэг байхгүй. Гол нь яг юу гэхээр таны хувьд одоо энэ нэвтрүүлэгт оролцох боломж байна уу л гэж энэ та бүхний амьдралын одоо талаар өгүүлэх энэ нэвтрүүлэгт оролцох тийм боломж байна уу л гэж явна л да. Энэ Тариншааг заван бохор гэж өөрөөсөө бодохгүй бол голохгүй бол надад амьдарч болно.
Надтай цуг явна би ч өдөр шөнөгүй явна. Юмаан түүн нөгөөхөө тушаан ингээл явна л та. Тэгээ тэр болгоны яг дийлэн л гэх юм бол цуг юм. За. За тэгвэл ямар ч гэсэн орлогч маань зөвшөөрч байна. Тэгээд яг вэ та одоо амьдраад болоод байгаа юм чинь би яагаад амьдрч болохгүй гэж нэг үзээд алдъя тий. Харин бас хэцүү зүйл зөндөл тохиолдох байлгүй дээ. Тэр болгон дээр та тий танихгүй мэдхгүй цэвэрхэн уцтай юм хүн ороод ирэхээр энэ мэтийн юунууд гараад ирэх юм бол юу хүн яагаад ороод ирсэн яац ийцэн ингээд бас тийм асуудал гарна. Тэрэн дээр нь л өөрөө болгоомжтойхон харьцаарай. Тэгэхээр би бол надад шантрах юм байхгүй. Тий. За тэгвэл ойлоо би энд амьдрах уу? Энэ таны гэртээ орох уу? За. Танилцаат гээд одоо амьдрах газараа. Яа. Заач. Телефон өдөр тавьчих. Гоо яасан намх юм бэ? Таньшаач. Таньшаанд ийм намхан байд юм чи өндөр үйдэг үстэй. Байхан бэ. Намхан швэн өндөрч. За. Мөнгөтэй байхад болох. За. Та ингээд гэрээ танилцуулах уу одоо? Таны одоо амьдарч байгаа юу юм чи одоо гэрэл гэж явна үстэй. Одоо тэгээд юу орой орж ирээд энэ дээр нэг кордон тавьдгийг. За. Тэгээд нэг лаа авнаа. Лаасны тог байхгүй. Яаж ч байх вэ? Тэгээд нэг тэр нэг самнууд байна. Тэргээр хоол цагаа хийн. Тэгээд амьдрт юм да. Тэгээд одоо нэг иймэрхүү талхан малах хийсэн болоод. За. Тэгээд энэ хэцүү годос болтноо тань хэлэхдээ ч юм. Тэгээд байж идэг. Энд одоо хоол яах вэ? Гэж идэх үү өөртөө? Ээж иднэ энэ гарч байгаад энийгээ төмөрчихгүй тул гарч байгаад энэ энтлийн болонд очиод нэг харсав гэж ярьд юм да цагаанууд одоо тэршэн усууд ярьд яриагаад тий нэг тийм яагаад за голцоо тэгээд энэ буудлууд баян газруудын хоолны хаягдлаар л тэгэл болчихчих. Цагаанууд бас дотроо янз бүрийн Илэгтэй хэллэгтэй. атман зүгээр чигтэйхэн юм болно. Надтай явна гэхээр хүн ирээд дээрлэгч үлээж бод аяагаад би чинь дасгаж оноод унтчихдаг хүн шүү дээ нуугаа яваа. Тэ унтчих хооронд яасан тэгээс намайг дээрлэгч байхгүй дуугасан энэ татус хатман биш. Mas нэрээ мэднэ. Би энийг одоо энэ хүмүүс сайн мэдэх үү та нар одоо хоорондоо Мэднэ. холбоотой байх уу тийм? Тэ. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийн явцад бас тэр хүмүүстэй уулзаад ярилцаад яаж болно гэдэг тийм. Болно. Тэгээд яг нэвтрүүлэг хийгээд ирэхээр бас тэд нар ч нүс нэг арга эртээ танигч гэдэг юм яадаг ч гэдэг цогтойгоод идэм бил. Тийм. Би бол өнчөрөөс ганцаархан хүн. Ганц охинтой. Хоёул албан ёсоор танилцаагүй юм шүү дээ. Албан ёсоор хоёул сайхан танилцъя. Таныг одоо хин гэж хүн бэ? Би Баянгор аймгийн Баянлаг сумын харьяат Бямбин Баатарчгт гэж нэртэй тийм үү. Тэгээд одоо энэ Улаанбаатар хотод энэ цагаан амьдралаар Таньшааны амьдралаар 13 жил амьдарч байна. Ганцруугаас явсан. Тэгээд одоо хүмүүжчээд амьд ингээд өнчгөрөөр явж байгаа ухаантай. Тийм хүнээс гүйж явснаас хүн ирэхэр зовхоор жарахаар өөр ирэхэр зов гэж дарахтан даар чөрөгт нь хөрж шил сав төгөл тэгэл тооноор ордог гэртээ тооноор гардаг ийм юм дотор л амьдарч байна. Тэгээд одоо ямар ч үсэн ирээдүй бол гэрэлтэй гэж хардаг үстэй тийм ээ. Ирээдүй бол би гэрэлтэй л гэж бодсон. Яаж ч гэрэлтүүлнэ л гэж бодоод зүтгэж яваа тэгээд миний зүтгэл одоо юу болох юм би ямар ч сан зүтгэнэ. Одоо та хэдэн настай? Би одоо 49-тэй. Тэ одоо 49-ний жил орж байгаа. Тэгээ бас нэг жоохон
Монгол зан байдаг ч 37 оны жил 49-ний жил гэдэг ингээд янз янзын мэрэд идэг тэрийг сонсцоо одоо жоохон айгаалга. Янз бүрийн болчихгүй яах вэ гэхэд ямар сан дуудаг иддэг юм энэ төр багсгаад энэ төр гайгүйхан шиг яваа тэгэл явtiin. Тэгээ та бол цоглог байна уу бас яриа өөрөөтэй тийм ээ. Үнэхээр сахал усан дээр нэг айхтар юм баа. Тэгээ зүгээрээ таны би бол нөгөө хүнийг чинь шууд хараад нэг мэдэрдэг шүү дээ тий. За нэг ийм хүн байна да гэж. Таныг бол би их сайхнаар төсөөллөө. Ямар ч гэсэн сарын турш бол одоо бас илүү таны одоо сэтгэлийн гүн рүү одоо нэвтрэх болох юм байна. Ухаан мууных юм уу? Сахлын бэлтгэний мөнгө олдохгүй мөртлөө. Тэгээд найруулс архины мөнгө нь олдоод байгаа юм. Тэгээд яадаг юм блэ тэгээд. Тэгэхгүй бол чаддаг байхгүй энэ чинь. Хүн ирээд очсон нүчих гэдэг дайр нь давшлан одоо тэгэл ингээд сонин юм болно. Одоо ямар ч юм ер нь эрсдэлтэй амьдрал бол эрсдэлтэй өгцөн байхад цагдаа нараа авчиад шүүхэмдэг тавьж нэг хэд онуулаад тэгэл авчиж болчт юм шиг үлээ. Одоо энэ дотор явж байгаа дээрээс тоосох шидтий штэ. Энэ бетон шидэн ямар илгаач байна гэдэг ингээд шидэн. Тэгэхээр энэ буланлуугаа ингэж бараад чивтэн. Эндээс юм буухад арай зохиолчихгүй юм шиг. Та энэ тэгээд ганцаар амьдрд юм уу? Уул нь бол ганцаар л да. Тэгээ бас хонц ирнэ. За. Тэгээд хонц онцтой дургу хоёр хонол сайл хоёултанд дургу гэж бас дургүй. Тиймэрхүү юм болно. Тий. Тэгээд ерөөдөө энэ эзэмшил гэж байх уу? Одоо ингэ жишээ нь ийм бол таны их гэдэг. Энэ Монголын тариншаа гэд ярина. Тэгээд өөр тариншаанууд болохоор бас эзэмшилтэй хүн үнэтэй. Тэгээ би энэ харгоос ороход бас эрсдлэгтэй. Нөгөө архиа утсан сохтуу галзуу гутах шүүхтэй амар юмтай. Би ч одоо 4 хутгуулж байгаа, 5 хутгуулж байгаа. Тэгээд тиймэрхүү болдгийг. Тэгээд одоо тэгээд гадаа өвлөлтөнд үлдээд өчгөн тул ингээ байж хас өөр аргагүй болчиход. Тэгээ одоо нэг ядчаах нь юугаа байли гэхэд нэг майхантай болж яваад энэ холгон шиг ачаад хөвтөм өгөхөр нөө мөнгө нь олдох байчаад байгаа. Хоолнд байхгүй. Тэгээд юугаа идчих юугаа ууж яах юм бөөмд. Тэгээд ядчаах нь нэг би ч ерөөсөн хүн 3 ор хэрэгэлдэг гэсэн. Арх хэрэгэлдэг, тамхи хэрэгэлдэг, хүүхэн хэрэгэлдэг гэсэн. Би хүүхнийг хэрэгэлдэг. Ерөөсөө үзээ ядна. За арх тамхи хоёр нь бол нугас байхгүй. Тэгээд л одоо байж энэ. Гэхдээ архийг бол их тааруулж байна. Үнтэй адилхан дасарч унж годомжин төлж хүчээр тэгж гэдэггүй. Тэ. Тэгэл байж идэг. Тэгээд нэг ийм нэг архийг худалдаж аваад нэг 0.5 архи авна л да. 2300 төгрөгөөр. Тэгээд ийм дөрвөлжин шилэн дотор ингээ хийгээд. Тэгээд ингээ хадгалаад нэг баггаар болгоод ингээ явна. Зүгээр сэтгэлээ л уурж байгаа. Тэгээд би согтохыг хүсэхгүй. Тий. Та уухгүй ч болдгоо юм уу? Болохгүй. Архины имзэлгээ илгэсэн бол зүрхчилж ирдэг. Тийм үү. Ууж болохгүй. Тэгээд ингээд иймэрхүү явж идэг ингээд энийг алдчихна уу? Бас эндээ гिचгээд онцгой янз бүрийн юм орж ирээд нэг хоолыгээд нэг цай уугаад нэтрэг орж ирэхээр юм аваа яваад гэнэ. Хармаахт ухаавчин 5-10 төгрөгөөр дандаа нэг задгаа нэг юм мөнгөт бидтэй биднэрт ч одоо нэг тийм нэг юутай нэг мянгат тас доош үеийн гинт мөнгө далтын тулд давын далт тийштэй тэгэхгүй алдчихна. Сэн нөгөө Германы уулгаач байх уу? Байна нас ерөөс дандаа уулгасна. Яг сэтгэлээр явж байгаа хүн хаврах. Энэ одоо альвармад. Нэг иймэрхүү
энийг 50-т, 2-т, 10-т иймэрхүү мөнгнүүд л бид нар хөрмөлдөг байхгүй. Тэгээд энийг нийлүүлж цуглуулж байж байгаа л тэгэл юу яа. Янз бүрийн маавн. Нэби харамлнаа бас голооч. Цог энийг үрчээд дуусгачих санаа байхгүй. Тийм тэгээд хуамт гордноо энтэнд тэгэл тиймэрхүү утгаар л явдаг. Одоо би бол одоо тантай хамт амьдраад бол бас л таны мөнгнөөс харалцах бах та. Хорооно. Аа? Хороох л байлгүй. Харах л байлгүй одоо бодвол. Гэхдээ би бол одоо бас таны орлогоос ч хороох байх гэж бодож. Ер нь бол би өөрөө л одоо таныг одоо шилаа цуглуулах юм шилаа цуглуулаад тий. Тэгээд одоо яаж өдрийнхөө хоолндыг болгож яаж ингэж явдгийг тэр бүгдийг л ер нь үзэгчдэд мэдүүлж таниулах гэдэг байна л да. Гол утга учир нь бол тийм. Таныг бол одоо ер нь яаж ерөнхийдөө яг энэ хавт үгээ явж уусууд дотор сайн ч хүн бий, муу ч хүн бий, боловсралтай ч хүн бий, янз бүрийн хүн байдаг. Тэгээд зовлогоороо зовоод амттай хүн дандаа муу хүлэгж явдаг усууд бид нар нэг хогт хүйдэг тариншааны одоо нэг муу л хэлээд идэг. Бид нар хүн туслахүйдээ тусалдаг, дэмжихүйдээ дэмждэг. Одоо нэг хүн ачаа өргөд буулгачаад машин юуны орчныхаа үүднээр зогсож байгаа хүнд ичээд байвал тэрийг өргөд оруулаад өгчдөг. Яг тэ цаана нэг 500-аас 1000 төгрөг горддог л байгаа хэл та. Тиймэрхүү амьдралаар л амьдрдээ ерөнхийдөө. Тэгээд ч одоо энэ хоёр дахь түүхийд чинь үнэн буурчлаа. Бидний амьдрал бас мөхсүүлж гэн. Тэгээ яаж амьдрахаа мэдэхгүй болоод энэ ерөнхийдөө ажил хийгээд одоо ажил дөрөд ажил хийчихтэй зэрэг олон жил одоо ийм явцсан, ихээр хутсан гэдэг ч юм уу. Тийм үднээс биений судрал одоо ихтэй болцсон юм одоо би бэлтрүүл судалсан. Тэгээд ажил хийж чадахгүй байна одоохондоо. Зөөнөг одоо тэгээд болчгүй нэг манай чави ажил болоод хийчихвэл болт юм л гэж бодож явж байна. Тийм л юм хайгаад яваад байна л да. Тэгээд энэ сахалуулсан дээр баригдсан юм халтаас хувцастай ийм шууд өөрсөн юм чи хин тоох уу? За ингээ Бадар цагтхаа. Дүүн ингээд тантай хамт амьдраа. Та надад ямар ч гэсэн одоо чадхаараа тусал тийм ээ. Одоо яг энэ амьдралд одоо намайг ингээ амьдрахад тусалж чадхаараа. Тэгээд бидний нэвтрүүлэг дуусгаар би танд одоо бас чадлаараа туслая. Болох уу? Болно. Тий. Би таныг бас чадвал одоо бас би амлж чадахгүй наа. Чадвал би таныг яг хуу ажилд оруулж өгье те. Яаж иж яагаад хүн амтантай уулзж явж байгаа. Бас найдаж болохгүй штэ бас тий. Гэхдээ найдах ч байх уу. Нөгөө хүний өмнөөс өөрөө юм болцсон биш, өөрөө муугаас юм болцсон юм чинь бас үнэс юм гоохных надаа тийм сэтгэл санааны хувьд тийм алга байна. Гэлээхтэй яг намайг дэмжиж туслаад өгдөг хүн байдаг бол би бас баярлна. Тэр үнэ төлөө зүтгэн ажиллана гэсэн ойлголт байна. За энэ одоо хаана бизнес хуу таа тэгээд хаана гарч үйдсэн байгаль нойл гэж үйдсэн шүү дээ. Байгаль нойл гадаа. Тэгээд одон жил яваад ирсэн одоо энэ чэж уусгын тэр бодоо болж байгаа шүү нөө ингээ нагаад хахад цаа цэрэндээ өгөө зүгээр нүдний улаас гэл юм болоод байт юм. Тэгээд одоо яг тэр арай нэг өвчтэй явж байгаа бол гэж өөрийгөө бодоод ирсэн чинь одоо энэ жилээс энэ ядрах талдаа орчихсон байдалтай байна. Шүдэмчгүй юу юучгүй л боллоо. Зохиоллаа, нүдүүллээ, гутулууллаа, шүүглүүллээ. Тэгтээ хулгай шорон дөрөөгүй. Хотлоо хэлж хүнээс гуйлахгүйгаагүй. Мөнчгөрөөрөө өрөөл явсан. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит сурал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний
ээжи зон олныга хайрдасан миний Ярих юм бол одоо мундахгүй тийм ээ. Ярих хугацаа бол зөндөө байгаа. тий. Тий. Тэгэхээр зэрэг бол одоо цааштай бол би таны улам л одоо ямар хүн бэ гэдэг чинь таныхын тулд тэгээд таны дотоод сэтгэл рүү нэвтрэн тийм ээ. Тантай сайхан ярилцсан. Одоо би чамайг энэ талаар унтуулад би өөрөө энэ хүү авд чамайг хамгаалах секрет хийх гэж байна нэг нь. Тий. Би тэгээд илүү хөвтэй бас тэгээд яг тэ болно доо. Болно бүтэн. Санж явахд үрдээ сажилж явахд хүрнэ. Тий, бүтэн. За тэгэхээр би тэр бүр унтах нь уу? Чи энэ гүр. За миний одоо хүн жил наад чинь уу? Хүнжил гэж нэг тасаар юм. Айхтар юм. За яах вэ? Яг болно. Өнөр та нар гэж байна. Өнөр та нар байлгүй яг үү энэ халууны юу юм чи. Халуун дөрөв дээр байгаа шүү дээ. Нэг дэвоны батуус нэг юм бүрчи болоод тавьсан уулан доороо. Арай зөөлөн болов. Тэгэхгүй бол энэ баарн дээр чинь төлөгддөг. Хүн сохтуугаар зоорж чивтэд тэгээд тэр дулаацаад байна гэл улам насаар уга төлөгдөд тэр нь идэхгүй жиших болно. 80 болдог байхгүй. Сүүлдээ хөл ороод ариусан ч юм байдаг. Энэ нөгөө нэг тэр халуунд яг шалдраад өгсөн хүн гэж бас би сонсчихсан л доо. Байсан байдаг. Байсан. Одоо энэ сансраа Одоо ингээд чи тэр одоо эндээс энэ махаар хоол хийж байна. Оо зөө. Ингээд энэ хаан болоод цаас лавсан мах. Тэгээд энэгээр ингээд хоол хийж байна бас. Тэгээд үсэхгүй штэ. Наа ч одоо хөрөгчөнд байгаа шинж. Энэ хөрөгчөнд байгаа шинж. За. Ингээд хөрөө хийчихдээ. За. Өөр одоо сонирхолтой юу вэ? Өөр юм яах вэ? Одоо нэг хоол их тоогоо чи энд үеч юм. Оо зөө. Энэ хар сав гэдэг нь штэ энэ чи хар ууц штэ. Тийм бай. Тэгэхээр хар сав гэдэг. За. Тэгээ энийг ингээд хадгалж одоо ингээд загорон дагрыг та. Гороо гэдэг нь юу вэ? Нөгөө хог төв. Хог төв. За. Одоо ойлоо хог штэ. Янз бүр штэ. Тий. Надад уут байна уу? Уут эндээс амархан олдно уу? Олдох уу тий? Бүнгэр дээрээс олоод авчихсан. За та бүхэн харж байгаа бах. Миний амьдрах орчин бол иймэрхүү. Гэхдээ бол одоо энэ хүн амьдраад болоод байхад би яагаад болохгүй гэж одоо тухайн үед бодож байлаа. Үзэгч та нар маань бас эндээс нэг юм ойлгох хэрэгтэй. Юу гэвэл бид энэ хүмүүсийн мууг үзэх биш. Зөвхөн энэ хүмүүсийн одоо яаж амьдарч чинь тийм ээ? Ямар хуу орчинд амьдарч байна вэ гэдгийг бас үзэгч та бүхэнд харуулахыг зорж байна. Ямар нэгэн хүний муу үзэх ч юм уу, хүний зовлонгоор дайчнах ч юм уу, тиймэрхүү юм бол байхгүй шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй байхаа. За ямарчсан орлогчоо бол оллоо. Тэгээд Баатар цогт гэж энэ ахыг оллоо. Тэгээд Баатар цогтохтой ярилцаад үзсэн чинь айгуу тийм зөв бодолтой юм болов уу гэж би бол дүгнэлээ. Тэгээд анхны харцаар тэгээд явандаа бол энэ хүний бас дотоод мөн чанарыг бас та бүхэн таниулахыг хичээнэ. Та нар маань ч гэсэн бас үзэгчд маань ч гэсэн бидэнтэй хамт байгаад тэгээд энэ хүний одоо яаж амьдэрдэг, одоо ямар хөө орчинд байдаг гэдгийг бас сайн харлаа шүү дээ. Цаашдаа бол ер нь ямар хөө амьдэрдэг юм байна. Одоо тэр хог шиллаас түгээд хэдэн төгрөг өдөртөө хэдэн төгрөг олдго юм байна гэдгийг бас харах байх тийм ээ. За хоёул одоо нөгөө горондоо явах уу? Гороо гэлөө юу лээ? За. Унтцаа шууд галчиж чинь тороор л хоёул явна да. Оо за. За. Надад юм олдох нь уу? Тэгээ явж идэх юм бол олдох уу те?